Намайг Цэдэнлгор гэдэг. Тэгээ би Хаян сүлд хийхээ компани менежерээр ажилладаг. За одоо би энэ сургалтанд бол 2 дахь өдрөө сурж байна. За тэгээ эхний өдрөөсөө бол юун дээр алдаатай байсан. Тэгээд яаж хөрөнгө оруулалт татах талаар мэддэггүй байснагаа одоо эхний сургалтаар мэдэж олж авсан. Тийм учраас цаашдаа одоо энэ 7 хоногийн сургалтыг дуусгаад бизнесийн төслөө хэрхэн бичих, дотор нь ямар агуулга байх ёстой, тэгээд тооцооллоо яаж хийх талаар энэ бүгднийг мэдэж сурч аавна гэж бодож байна. Тэгээд энэ BEST гэдэг энэ төвийн сургалтын шугам нь айгүй боломжтой. Тэгээд мэдэхгүй байсан юмнуудыг мэдж авт юм байна. Тэгээд төслөө ямар дутуу бичдэг байсныгаа олж авсан. Тэгээд одоо энэ өөрийнх нь бодож явж байгаа шийдлүүд одоо толгойдоо бодсон зүйлүүдийг нь яаж цаасан дээр болгохыг зааж өгд юм байна. Тиймэр одоо энэ учраа олохгүй яваад байгаа над шиг одоо төслөө биччихэд хөрөнгө оруулалт татчих чадахгүй байгаа хүмүүс бол энэ сургалтанд суугаасай гэж бодож байна.